Хааны оролцогч асуултаа асууя. За, их шүлжээ барих асуултаа асууя. Эдэн номер гэж бодоод нэг хоёртой барих байх. За, 20 номер. За, нэр дэвшигчтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Залуун гарахар сүүлүүд баярлаад дуулчаад байгаа юм. Тэгээд баярлах гэдэг үгний арталт болохоор үүрэг гэж байдаг. Бидний залуучууд, бидний дараагийн жоохон хүүхд залуучууд болно. Энэ залуучуудын одоо итгэл найдвар, залуучуудын нийгмийн одоо итгэл найдварлах юм уу, энэ залуучуудын саадыг болох юм уу гэдэг нь бас эргэлзээтэй байдаг. Тэгэхээр энэ хуулийн засаглал, хуулийн одоо энэ орчин сайжруулах шүүх засаглал энэ үед одоо залуу явж байгаа. Миний хувьд бол яг таатай хандж байгаа. Тэгээ сая бол тэнцэнэ кейс дурдж байна. Бараан зүйлийн бас нэг багш байна. За, иргэн хүн хуулиар хүлээсэн үүргэдэг. Хууль бус үйлдэлийг харсан бол мэдээлэх гэдэг. За, заавч хүн мэдээлэхгүй ч бас бодлого юм шиг байна. Миний хувьд бол үүргээ биелүүлээд мэдээлээд яваад байгаа юм. 2019 оны 5 сарын 25-ны шилжих шөнө гэмт хэрэгт холбогдсон байдаг. Ингэж явсараа зөрчлийн эрх хянан шийдвэрлэх хяналтын прокурор эрүүгээр одоо хэдэн жил хянж яваад орчдөг. Би өөрөө сэтгцийг маань үзүүлжсэн хүмүүсээс сэтгцийн өвчтөй болоод нэг мэдрэл муутай болох гэж үзсэн л дээ. Ингээд эмч үзээд сэтгц нь бол эрүү хэвэн байна гэдэг дүгнэлт гарсан. Ингээд эрүүл сэтгхүүтэй хүн хууль уншсан. Тэр хуулийн дээр хар дээр цагаанаар хууль тогтоочтын баталсан. Монголд шудрагаас хүний эрхийг дээдлсэн нийгмийг байгуулах гэж, шудраг шүүхийг байгуулах гэж хуулийн засаглалыг одоо төвлөрүүлэх, шинжилэх гэж баталсан хуулийг би уншсан. Намайг гэмбуруутай гэж тооцсон анхан шатны шүүх, давзаалт шатны шүүх, дээд шүүхд нь яагаад хэрэг ирсэн бэ гэхээр гомдол гаргах юм бол прокурор би барьцаж гомдол гаргаж гомдол гарахгүй л яг ингээ хайнаа гэдэг. Ингээд прокурор барьцаж гомдол гаргасан эсэргүүцэл бичсэн юм дээд шүүх үндэслэлтэй шатаа анхан шатны шүүх рүү очоод тэгээд өндөр яалт тулгаж агаад хүлээн зөвшөөрүүлсэн. Ингээд нөгөө хуулийн үндэслэл байдаг шүү дээ. Одоо сүүлүүд яриад байгаа. Өөрөөр нь хүлээн зөвшөөрүүлдэг. Өөртөө нотолж чадахгүй болохоор өөртөө нь хүлээн зөвшөөрүүлдэг. Өндөр яалт тулгаж агаад. Ингээд энэ бод жишээ хэлмэгцэн үн бий байж байгаа юм. Асар бол манайхан байхгүй гэдэг байгаад байгаа. Өнөөдөр мэдээлэл үүргийнхээ дагуу хэлж байгаа. Мэдээлэл үүргийнхээ дагуу яриад яваад байгаа. 2019 оны 21 оны 1 сарын 9 сарын 21-ний өдөр гарсан. Үс гизгээ ургангууд за ард түмнээ хүндгээд төрөө хүндгээд үсээ ургахаар хэвлэлийн урлаас 1 сарын 4-нд 3 сарын 19-ний өдөр эрүүл хуулийн одоо холбогдох хуулийн залтууд дээр ярьсан. Хуульчтай, академич хуульчтай ингээл бүх хүмүүст ингээ уулзаад явж байгаа. Бүгд л мэддэг юм байлээ. Таны хувьд энэ хонгол гэдэгт байдаг итгэдэг үү? Эрүүл шүүлт байдаг гэдэгт итгэдэг үү? Улс төрч шүүгдээс хараад бос байж чадж байна уу? За ингээд бас нэг сонин жишээ. Өнөөдөр шүүгэн шийдвэр гүйцэтгэх газартай холбоотой асуудлуудыг би ярьж байгаа. Тэнцэн байгаа залуучуудын цалин бага учраас хулгайч гэж нэрлэдэг хоригдуудаас ширхэг тамхи татдаг юм байна. Нойлонц гуйдаг, гутлын гуйж өмсдөг. Ингээд энийг нь шүүгэн шийдвэр гүйцэтгэх газрын одоо хүсэл тавьж өнөөдөр орж уулзж байгаа. Ийм асуудал байна. Үннээ хүлээн зөвшөөрөөд алдаага хүлээн зөвшөөрж бид нар засахгүй бол үгүй гэдэг юм бол бид нар юу ч хийж чадахгүй. Хэлэхэд муухай байгаа зүйл манай Монголын нийгэм байгаа зүйл хоригдох болж байгаа зүйл. Насан турш залуу 120 30 40 хоригдлын өмдийн шутлаад бэлэг эртнийг нь гаргаж унжуулж байгаа бүксрэн бороход байгаа гэж. Ийм зүйл шүүгийн шийдвэрээр тэнцэн шүүгийн шийдвэр ийм зүйлийг үзүүлсэн л надад. Ингээд шүүгийн шийдвэр гүйцэтгэх ерхий газрын нэг даргын нэр гэлээд юу гэж чинь тийм зүйл байдаг юм 10 жилийн өмнө юм байхгүй ч гэж. Тэгээд дуусчих юм бол дарга 1 минутанд нэмээд авчих. За тэгээд хуулийн байгууллагаар засах гад яваад байгаа. Миний хувьд оюурд гэдэг хүний засгийн газрыг Нямбатар гэдэг хүний толгойж байгаа хуулийн салбарыг дэмжиж байгаа. Сая хууль докторч өөрсдөө хэлж байна. Бидний үр дүн бол та нар одоо ингэ суучна гэдэг. Бид нар болохоор энэ хүмүүсийн үр дүн биш л дээ. Энэ хуульч одоо улсын хурлын гишүүд хууль тогтоочт нь өөрсдөө бидний үр дүн юм. За, баярхуугийн нэмж тодорхойлох боломжтой. Иргэд бид нар итгэл үзүүлээд манан бол гэж байдаг юм байна. Шудраг болсон хонгол гэж байдаг юм байна. Тийм учраас энэ хүмүүсээр устгуулгээд бид нар сонгосон. Тэгээ бидний сонголт зөв байсныг одоо Сүхбаатар гишүүн тэнцээ одоо бүрдэрч гишүүдэд дөнгөж орж онгод жоохон эвгүй ятсан ч гэсэн ямар ч нэг үүргээ гүйцэтгэхэд ингээ хуулийн салбарын шинжилгээ хийгээд ингээ явж байна. Ингээд энэ хүмүүс энэ хуулиудыг хийгээд мянган хууль батлаад байдаг ёс зүйн хуулийн байгууллагын ажилчид
энийг шат шатандаа ингэж хуурж явсараар хамгийн дээдлийн төрийн байгууллага дээж өгөх 3 федералыг бүрдүүлдэг. Та нар тэрийг та нар ч дээж өгөх ингэж батлаад үзсэн юм чи. Одоо би энэ дэр нэг зүйл үзүүлж байгаа. Шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар дээр баримтаа гомдлоос гэсэн чинь тэргүүндэд дарга нь яамрууг ингэ худлаа бичиг явуулчихсан. Уул төрийн байгууллагыг мөрддөг хүн худлаа мэдээлэл хангалтгүй хуулийн хариуцлагатай болсон. Өөдрөө энийг нь ороо хэлж явж байгаа. Ингээд энэ зүйлүүдэд та одоо хонгол гэдэг зүйл байдаг юм байдгүй мууц төрч гэдэг юм. Ямар ч гэсэн нийгэмд бол ийм зүйлүүд байгаад учраас хуулийн засал, хууль гэдэг шүүх цагдаа прокурор гэдэг алдраад байгаа.